1960-аас өнөөдрийг хүртэл 62 жил одоо энэ дугуй спортоор хичээлж байна да. Ийм таймер бэлтгэлийн онлыг одоо цогцоор нь ярих гэж их оролддог. Янз бүрийн одоо сэтгүүлүүдээс орчуулад бидний бэлтгэлийг олон янзаар их талаар тайлбарладаг. Алдаа оноо бүх юмаа бол багштайгаа ингэж ярьдаг, ингэж зөвлөдөг байгаа. (1977) онд багшд маань шавааруулж намжилт сэтгэнгийн дөрж гэж энэ дасгалжуулагчийн гар дээр анхныхаа авсыг заалгуулж илаа. Дөрж өгшөл маш туршлагатай, итгэлтэй, зөвлөгөө өгөхтэй маш сайн. Обуудаар нь дахиж хурж ирж шин. Тэгээ бид нөгөө найзаагаа хөрдөж обуудорж гэдэг нэр очигчээ. За би 1943 оны 5 сарын 24-нд Өвөр Хангай аймгийн одоогийн Хар хорин буюу Шангас сумын нутагт Шармангийн шанд гэдэг газар ард малчин Жамингийн 16 дахь отхон хүү бол төрөөд яг энэ төрсөн үед нэг нас хүрээгүй байхдаа Жадамбын намжилт сэдэн гэж малчин айлд одоо өргөмөл болж өргөмөл хүүн болж өссөө. Намайг нэг настай байхад манайх энэ Булган аймгийн Дашинжилэн суманд ээж амьдарсан миний ээж аав хоёр. Тэгээ ингээ ээж аавтайгаа миний ээжийг Цэрма гэдэг хүн байсан. Ингээд Жадамбын намжилтынгийн өргөмөл хүү ингээд ээж Цэрма гэдэг ээжтэй ингээд бид нэр одоо энэ Булган аймгийн Дашинжилэн сумын Баяннуур тэр үед одоо баг байсан. Ингээд энэ багт бол би багнасаа одоо шар тал гэдэг газар одоо өсөж тэнд одоо хург хон хариулж малчин байжгаад нэгдүгээр ангид ороод ингээд одоо Дашин юуны Лүнгийн баг сургуульд анх одоо нэгдүгээр ангид ороод хоёрдугаар ангиас миний ээж бурхан болсон учраас аавтайгаа хоёулаа Дашинжилэнгийн баг сургуульд ирж 3-дугаар анги төгсөөд 4-дугаар ангидан Улаанбаатар төмөр замд ирж одоо төмөр замын 20-дугаар сургуульд орж суралцаад ингээд 20-дугаар сургуульд бол 10-дугаар анги төгсөлөө одоо тэнд сургуульд байсан. Аавтайгаа хоёулаа төмөр замын 20-дугаар сургуулийн 10-дугаар ангийг анхны төгсөлж болж төгссөн. Би Лүнгийн баг сургуульд сурч байхдаа Доржлом гэж ийм охинтой нэг анги хоёулаа одоо үерхэж тоглодог тийм байлаа. Ингээд сүүл одоо 10-дугаар анги төгсөөд дээд сургуульд орохдоо хоёулаа найз нөхдүүд болж ингээд залуу насны хайр элчин бие биендээ өгч битгэр одоо энэ Доржлонтойгоо хоёулаа гэр бүл болсон ийм одоо сайхан түүхтэй. За энэ үед бол миний эхнэр Доржолом Москвагийн статистикийн дээд сургуульд сурч төгсөж ирээд Монголын статистикийн төв газар мэргэжилтнээр ажилласан. За би энэ үед л ханиан хойно сурч явах үед дугуй спортоор хичээлж шгшэвагт тамирчнаар ажиллаж байх хугацаанд одоо ханиан хүлээж хоёулаа ингээд одоо амьдралын сайн сайхныг үзэж
Энэ хугацаанд бол бид хоёр одоо охин хүү хоёр төрүүлж охин хүү хоёр маань одоо сайхан амьдралтай болж одоо бид хоёр бол тэр үед одоо залуу ээж аав гэж ийсэн бол сүүлдээ одоо сайхан эмээ өвөө болдгийм байна. Одоо бүр эмээ өвөө биш буураа эмээ өвөө хоёр болж ингээд одоо ач зээнаар хүрээлүүлсэн ингээд одоо бид ирч одоо 62 жил амьдарч байна. Тэгээ энд амьдрахад бол хүний амьдралд сайн муухай сайхан бартаад янз бүрийн юм тохиолддгийн билээ. А бид хоёрт бол тийм юм бол тохиолдоогүй. Бид хоёр одоо өдөө хүртэл 60 гаруй жил хоёулаа ханилж ингэж амьдарч жаргахтай хоёулаа өөрсөндөө одоо зорилготой ингэж ажилласны үр дүн гэж би бол бид хоёр бол хоёулаа бахархаж ярьдаг. За би Цэвэлсрэнгийн дорж балам Намжил Сэдэнгийн доржийн хань. За бид хоёр бол хараваагаас танилцаж одоо өдий болтол хөгшин буурай болтол одоо ингээд амьдарч байна. За энэ хооронд бол манай өвгөн юуг бол ерөөсөө л биеийн тамир бид хоёрын гол ажил бол биеийн тамирын ажилд л голж явдаг манай өвгөн. За энэ хооронд бол би ар гэрийн даах. За ар гэрээр барахгүй би бол бас манай өвгөн бид хоёр бол ерөөсөө тамирчдын төлөө айгүйх санаа тавьж ингэж явж ирсэн. За ингээд тамирчин бид хоёр танилцсанаас хойш бол манай өвгөн тамирчин байх үед бол уралдаан тэмцээнүүд бол одоо ганцхан бие биш үр хүүхдүүд ах дүү нар бүгд ингээд халуун савнд цай аарц буцалгаал ингээд тэмцээнийг үздэг байлаа штэ. Тэр үед чинь тэмцээн гэдэг хотын зүүн хэсэгт нэг тойрогт явдаг байсан. Тэгэл бид нэр автобусны буудлын дээр цайгаа барайл эртэл нь ингээд хараал суудаг тийм байлаа. За дараа нь бол одоо улс хөгжөөл хотод тэмцээн явахаа байлаад машины хөдөлгөөн их болсон учраас хотын зах руу явдаг болсон. За ингээд миний өвгөн тамирчин байх үеэсээ эхлээд өөрийнхөө ажил хөдөлмөрийг зөвхөн л одоо биеийн тамирын ажилд л зориулж байсан. Бас их амьдрал их олон сонин тохиолдол байдаг л да. Намайг Москвад сурч байхад бол яаж ийсэнгүүл оюутан байхад манай өвгөн 1965 онд анх манай улс Инк тайвны олон өдрийн уралдаан гэдэгт оролцсон юм байна. Тэгэхэд нэг очсон. Дараа нь 67 онд бас нэг очсон. Ингээд Инк тайвны олон өдрийн уралдааны тэмцээнд манай өвгөн Москвагаар дайрч 2 удаа баруун Европт очсон. Бас нэг сонин тохиолдол нь юу гэвэл би ажиллаад байж хахад бол манай өвгөн Унгарт мэргэжил дээшлүүлэхээр явсан байхгүй юу. Тэгж мэргэжил дээшлүүлэхээр яваад сар болж ирсэн. Тэгээ сар болж явахад нь би тэр хойгуур нь тэр үед СВ орнуудын хурал гэж болдог байсан. Тэр СВ орны хуралд очоод хоёулаа Москвад бас хоёр талаас би явлаа гэж хэл авах юм байхгүй. Тэр үед чи одоотой адилхан ямар юм телефон утас гэж байх биш тийм ээ. Тэр хаа явааг нь мэдэхгүй. Тэгсэн мөртөө бас 2 удаа Москвад тааралцсан юм байна. Тэгээд би тэр ер нь гадаадд байхдаа 4 удаа тааралцсан их сонин тохиолдол байдаг л да. Тэр үл амьдрал хүний амьдрал их ховорхон тохиолдог амьдрал. Мянган 1957-8 оны үед одоо спорт биеийн тамир гэдэг үед бол их хөгжиж нийтийн хүртэл болж исэн энэ үед ангийнхаа хүүхдүүдтэй найз нөхдөдтэйг хамтарч энэ спорт гэдэг ер нь ямар гоё юм бид нэр гэж одоо үзэж харж тэднэртэй нариг ингэж байх үедээ л одоо энэ спортоор хичээлэх сэтгэл санаа төрсөн. Ингээд 60-аад оноос эхлээд энэ спорт тэр үед бол одоо хэн чаддаг нь бүхэл сонирхсан уралдаан тэмцээнд орж одоо тодордог байсан бол 1960 оноос эхэлж манай улсад спортыг бол төрөлжүүлж эхэлсэн. За энэ төрөлжүүлж эхлэх үед бол би 63 он хүртэл 60-аас 63 он хүртэл цаны спортоор хичээлж яваад тэгээд эндээ одоо амжилт гаргах тийм дүр төрхтэй
болсон байсан бах. Ингээд тэмцээнд орж нийгэмлэгийн авраг тэргүүн болсон учраас одоо цаны шигшээ багт нэр дэвших хүртэл бас нэг тийм ахиц гарч ирсэн. Цаныхаа хажуугаар зунд нь дугуй спортоор одоо дугуйчин ах нараа дагаж бэлтгэл сургууль хийж байгаад уралдаан тэмцээнд ороод 1963 онд 10 дугаар анги төгсөхдөө улсын одоо авраг шалгаруулах дугуйн тэмцээнд багаараа мөнгө медаль хүртэж ингээд дугуйн шигшээвгийн ууган гавьяат дасгалжуулагч Цэвгийн Даржаа гэж багш маань намайг одоо чи дугуйн талаараа илүү юм аа чи дугуйнд ор гэхтэн зэрэг за тэгээд би одоо яах вэ гэсэн. Тэгээ яг одоо энэ 63 онд бол манай Монголд Улаанбаатараас дунд говийн Луус хулд хүртэл 500 км газрын анхны одоо дугуйн олон өдрийн уралдаан гэж замын дугуйгаар бид нар одоо тэр үеийн тэргүүний шилдэг тамирчид уралдсан. За энэ уралдаанд бол маш их сонин 11 хүн орсон санаж байна. Тэгээ энд бүгдээрээ 500 гаруй километр газар уралдаад ирэхдээ бүгдээрээ нэг хөөрхөн тийм хоч нэртэй болж ирсэн. Тэгээ энд бол яг хөөхтэй зэрэг одоо тэргүүний шигшээвгийн тамирчид гэхээр одоо хулжаа буудай, хулих саманд, обууд дорж, ордол жамц, таатар баатар, тамих найдан, мэрэ гончог, миллиметр ган төмөр, айраг загда, аймхай хав гэсэн одоо оролцсон тамирчид бол залуу тамирчид бол бүгдээр ийм түүхэн нэртэй болж ингэж энэ нэрүүд бүгдээрэн үнэн бодиттой тийм юм дээр зүйрлэгдэж гочлогдсон одоо ийм алдар гэх юм уу ийм одоо нэр томьёо манай дугуйн түүхэнд бас үлдсэн юм аа. Бидний түүх болж үлдсэн. Одоо биднээс арай сүүлийн үеийн тамирчид бол энийг ярих их дуртай. Та нар ямар нэртэй ямар гочтой байсан бэлээ эдгээр гэж ярьдгийг. За бид анх 1961 онд ард түмний анх дугаар спартакиад гэдгээс оролдоон тэмцээний хийсэн. Би анх тэр оролдоон замын дугуйгаар 61 онд 75 км-ийн оролдоонд орж 5 дугаар байранд орж ирсэн юм аа. Тэгээ нэг оролдоон явж байсан манай доржин дугуй аграад тэгээ дугуй агарахаар түрүү байраа нэг шараатай замтай явах түрүү болохын үйлчлэгч гэж хайлаад тэрнийг авч үүрчгээд тэгээ обуудаар нь дахиж хурж ирж байсан. Тэгээ бид нөгөө найзаагаа хөөдөж обуудорж гэдэг нэр очигчээ. Тухайн үед бид оролдож явж байхад би урд жиднээс нэг дугуйны аваар тарсан одоо би тааруу байсан. Тэгээ дугуйтайгаа заримдаа машин дээр явсан, заримдаа суугаад явдаг үед тэгээ намайг одоо засварганаа гэж нэр өгчээсэн. Тийм л очтой одоо бид нэг явсан тэр улсууд бүгдээрээ нэг хочнэр өгсөн манай багшч бас хочнэр өгтөө сайн бас нэг тийм улсууд явдаг. Ингээд одоо цаашдаа одоо энэ 63 оны олон өдрийн уралд 500 км явсан олон өдрийн уралдаанд гайгүй явж эхний одоо 4-5 дугаар хоёрыг манай нэрт тамирчин дасгалжуулагч Баатар Битээр 4-5 дугаар хоёрыг хоёулаа хуваан эзлэж тэгээ хоёулаа одоо анхны тэр үеийн 1-2 дугаар шигшээ гэж улсын шигшээ баг гэж байсан дугуйн энэ дээр Битээр одоо дугуйн 2 дугаар шигшээ багийн тамирчнаар одоо нэр дэвшигдэж ингээд одоо дугуйн спортод зам маань одоо тавигдсан. Шигшээ багтад би 1900 албан ёсны ёсоор бол 1965 оноос 73 он хүртэл нэгдүгээр шигшээ багт хичээлж байгаад за энэ хугацаанд
багшийн дээд сургуулийн биеийн нүүрийн багш гэдэг мэргэжлэр төгсөж ингээд хоршоол нийгэмлэгт дугуйн дасгалжуулагчаар 1973 онд томилогдож ирээд ингээд миний одоо сургал дасгалжуулалтын ажил биеийн тамир спортын хоршоол нийгэмлэгээс эхэлсэн одоо түүхтэй юм аа. Би 1973 онд нийслэл 21-р сургууль сурж байхдаа 9-р ангиасаа эхэлж биеийн тамир спортыг бас оролцох, бие хөгжүүлэх зорилгоор хоршоол нийгэмлэгт дугуйчин болж илаа. Тэгэд дорж багш маань улсын багшийн дээд сургуулийг төгссөн залуухан спортын мастер бас шигшээгийн тамирчин байсан ийм хүн дасгалжуулагчаар ирээд үндсэндээ одоо манай хоршоол нийгэмлэгийнхэн бол Монгол улсын дугуйны шигшээ байгийг бүрдүүлдэг Бадарч, Нямаа их олон сайхан дугуйчтай ийм багийг удирдах ирсэн юм. 1974-өөс 76 онуудад дорж багшийн одоо дасгалжуулагчийн одоо юунд багт орж хоршоол нийгэмлэгийн багт орж уралдаж исэн. Дорж багшийн одоо дасгалжуулах хугацаанд олон одоо уралдаан тэмцээнд 75 ялангуяа 75 76 онд бол ерөөсөө дорж багш бол маш их одоо олон сайхан тамирчдыг гаргасан. Тэр үед бол биднийг шинжлэх ухааны үндэслэлтэй маш их тийм сэтгэл зүйн өндөр хэмжээнд биднээсийг одоо бэлтгэжсэн гэж боддог. Манай хоршоолын баг бол багаараа эрэгтэй эмэгтэй багаараа төрүүлдэг. Дорж багшийн одоо дасгалжуулалтаас хойш багаараа төрүүлдэг. Олон буун гараатай тэмцээн болоход бол буун гарааны эхний 1 2 3 дугаар алт мөнгө хүрэл медалийг хүртэл авч ирсэн. Цөөхөн гараатай тэмцээнүүд болоход манай хоршоол нийгэмлэгийн тамирчид бол бас л одоо тэргүүн байруудыг эзэлдэг байсан. Тэгээ үүндээ бол тэр дорж багшийн одоо нүр их хичээнгүй маш их хөдөлмөрч сэтгэл зүйн одоо тамирчдыг бэлтгэх сэтгэл зүйн ур чадвар нь бол бидэнд одоо гайхалтай амжилтуудыг хүргэж өгсөн гэж биднийг одоо гайхалтай амжилтуудад хүргэж өгсөн гэж боддог. 71 онд тухайн үед тамирчнаар мөн дасгалжуулагчаар ажиллаж байсан одоо Надин Цэргийн дорж багштай анх би уралдаж яхад нь харж шүтэн биширж байсан юм байна. Энэ хүн бол дугуйн спортод өөрийнхөө амьдралыг өнөөдрийг болтол бараг тасралтгүй одоо зүтгэн явж байгаа ийм хүн гэж боддог. За Монголын дугуй дасгалжуулагч Цэвгийн Даржаа гэж багшийн дор инх тайвны олон өдрийн уралдаанд Монголын дугуйчдаас цөөн хэдэн оролцсон хүмүүсийн анхны маллай дотор манай дорж багш оролцож байсан. Би тухайн үед дорж багшийн гэрт нь очиж инх тайвны олон өдрийн уралдаанд авж ясан шагналын хүртэл авч биширж авсныг харж биширж ийсэн Берлин, Варшав, Праг гэж. За энэ уралдаан бол социалист орнуудын дунд уралддаг уралдаан боловч би зөвлөлт сургууль төгсөхөд зөвлөлтийн эрдэмтэн багш нар хийж ийсэн. Энэ инх тайвны уралдаанд оролцож байгаа дугуйчин гэдэг бол дугуйн актив төгссөн хүн гэж. Тэгэхээр манай дорж багш бол олон улсын дугуйн актив төгссөн ийм өндөр зэрэглэлийн дасгалжуулагч. Би хоршоол нийгэмлэгт 13 жил одоо ажилласан. За энэ хугацаанд бол өсвөрийн залуучууд өсвөр үеийн хүүхдүүдтэй ер нь 15 6 7-тай хүүхдүүдтэй л ер нь гол ажлаа одоо өнгөрөөсөн. Энэ хугацаанд миний одоо шавнарууд 13-уудаа улсын аварга болсон. За энэ дээр одоо би дугуй спортоо хөгжүүлэх үүднээс бүгд найрамдах Монгол ард улсын гадаад худалдааны яам гэдэг одоо энэ том яамны дэргэд Монгол экспорт дугуйн клуб гэдгийг анх санаачлан байгуулсан. Энэ бол одоо маш их сонин түүхтэй. Тэр үед Монгол оронд бол клуб гэж мэдэхгүй, клуб гэж байгуулагдаагүй байсан. За тэгээд энэ бол дээр нь өшөө яах вөхтэй зэрэг
дугуйн клуб байгуулахдаа гадаад худалдааны яамны экспорт нэгдлийн дэргэд Монгол экспорт дугуйн клуб гэдгийг дүшгэлэн байгуулснаар одоо хоршоол нийгэмлэгийн дугуйн спортыг хөгжүүлэх маш их том алхам болсон. За намжлал сэдвийн дорж багштай 1968-аас хойш спортын амьдралд хамтран зүтгэж ирсэн ийм Ахмад Тамирчин байна. Багш маань 1973 онд улсын багшийн дээд сургуулийн биеийн хувийн төгссөн хойш Монголын дугуйн спортын түүхэнд үнэтэй хувь нэмрээр болсон юм нэр хүндтэй одоо ийм багш тасгалжуулагч ийм одоо хүн юм аа. Багш маань Монголын дугуйн түүхэнд олон үеийн тамирчдыг сургууль хүмүүжүүлсэн нэр хүндтэй ийм дасгалжуулагч ийм багш юм аа. Багш маань өдөө хүртэл Монголын дугуйчдын түүхэнд дуурсагдах ийм нэр хүндтэй хүний учир юу гэвэл шигшавагийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрээр болсон ийм одоо хүн юм. оны улсын дугуйн аварга баг аварга тамирчдыг шалгаруулах болон Ленин нэрмжит алтан медаль хүндэт диплом бүрдэх энэ уралдаанд хот хөдөөгийн 20 гаруй нийгмийн байгууллагуудын 160 гаруй тамирчин нийт 10 зайд уралдаж хүч зэрэг хурдсан байгаа шалгасан юм аа. Энэ оны аваргын барианд алдар хоршоолол барилгачин дархан булган хөвсгөл зэрэг нийгмийн байгууллагууд бэлтгэл сайтад оролцож тэргүүн байр эзлэн өсөх ирээдүйтэй олон залуу тамирчид тодрон гарлаа. За энэ үл 1962 онд Улаанбаатараас Дундговын холсон хүртэл уралсан уралдааны зураг байгаамаа. Тийм Мэрэгончиг гэдэг хүн энэ байна. Хожиг Самунд гэдэг хүн байна. Засвар Гантөмөр гэдэг Тамих найдан Айраг загда оргодол жамц одоо энэ обууд дорж холжаабуда таатар гэсэн ийм нэр авч бидний оролдож байлаа. Тэгтээ үед одоо шорон замаар оролдож байсан байхгүй. Тэгээ дугуй хагараад манай найз обууд нэр авлаа гэдэг шинийн байгаа. 1967 онд болсон инхтэн нэрмжид 20 дугаар уралдаан гэдэг одоо манай Шигшавагийн тамирчид оролцсон л доо. Энд болохоор зэрэг одоо хасын гүндэн энэ Батын Гамтмөр Гомбын загда Лувсангийн эрхэм жамц Санжин жамын намжил сэтингийн дорж гэдэг юм улсууд ороод энэ Хаазаас анх удаа манай эрхэм жамц тэр уралдааны бүх цаг ганцаараа туулсан. За бусдууд нь болохоор тэр тухайн үед нэг юу гараад журам гараад төрөөсөн хүнээс 15% хоцрогдолтой бол хасна гэсэн тийм журам гараад тэгээд манай одоо орж исэн 6 тамирчтай солиод 5 нь бол хасагдж ирсэн юм аа. За энэ бол барилгын нийгмийн бүх ард түмний 5 дугаар спиртгатаар оролдоо төрүүлсэн манай багийн Гомбын загда Лувсангийн эрхэм жамц энэ Пүрүүжал Дашхан Лавга гэдэг энэ Гантмөрийн юм улсууд тийм зураг байна. Дасчимцгаан 7% миний одоо шав болсон. За хамгийн ууг нь бол одоо талигач болцсолдоо олон улсын хэмжээний мастер Төмөрбаатар, дараагийнх нь одоо олон улсын хэмжээний мастер энэ Мөнхбат. За дээр нь манай тэр Төмөрбаатартай үерхдэг нэг анги байсан Дорчилмын Цолмон гэж хүү байсан. Энэ хоёр бол миний анхны шав, анхны сонголт байсан. За тэгээд дараа нь энэ хоёрын дараа үл яг хөхтэй зэрэг одоо энэ Төмөрбаатар, Дашчимцын Төмөрбаатар, энэ дараа Мөнхбат. За Мөнхбатын дараа Туул хангай,
Тасчамцын туул хангаан хүүн төгөлдөр гэдэг ингээд одоо энэ айлын 7 хүүхэд миний одоо шав болсон. Энүүгээр одоо хоршоол нийгэмлэгийн залуу үе одоо үндсэндээ одоо өсөж бойдсон. За ингээд хоршоол нийгэмлэгт бол би 13 жил ажилласан. 13 жил болоход манай залуучууд хоршоолын баг бол Монгол экспорт дугуйн клуб хоёр бол нийлээд одоо 13 удаагийн улсын аваргыг хамгаалсан одоо ийм бас түүх. Энэ бол хоршоол нийгэмлэгийн түүхэнд л үлдсэн бас нэг шинэ хуудас гэж би дотроо бодож дүгнж явдаг. Тэр үед чинь одоо зөвлөлтийнхнээс ах нар л гэдэг байлаа шүү дээ бид нар. За ах нар ирчихсэн гэл тэгж байна. Юу ямар гэдгсэн чи яах юу гэдгийг одоо нөө олон өдрийн уралдааны чинь эрхүүд эхлэх байсан чинь болцоход ах нар ороод ирсэн. Эрхүүгийн баг, улаан үүдийн баг эднэр ороод ирсэн. Тэгээд яах юм гэсэн одоо энд танад уралдана гэд ингээд ирлээ. Эрхүүд маш их том үер болоод ингээд тэнд явах нөхцөлгүй болсон учраас танад явуулахар боллоо. Харин зааг нь бол танад өөрснөө сонгох гэж байна. Тэг одоо ах нар ирсэн юм чинь ингээд уралдаанаа манай Монголд явуулахар боллоо. Тэгээ яг халах голын ялдын баярын нэрмжт найрамдлын замаар одоо олон улсын тэмцээн гээд зарлаад одоо ингээд тэмцээнд явуулчих. Монгол зөвлөлтийн дугуйчдын тэмцээн нийслэлийн анхаарлыг ихэд татлаа. километрийн уралдаанд зөвлөлт улсын баг 2 цаг 23 минут 20 секунд хурдалсан бол буудай ахлагчтай Монголын баг 2 цаг 27 минут 32 секунд хурдалж багаараа бүгд наримдах Монгол ард улсын спортын мастерын зэрэг биелүүллээ. Километрийн нэг үрчилсэн уралдаанд зөвлөлтийн тамирчин Кашавай 1-р байр. Монголын тамирчин Саманд 2-р байр. Зөвлөлтийн тамирчин Урбанович удах байруудыг эзэллээ. Хамгийн гоё бахархалтай нөхцөл зэрэг бидний хийсэн хөдөлмөр бол бодиттой үнэн байсан. Үнэхээр хүч гаргаж зориг төсвөр давхаал самбаа гаргаж ажиллаж ирсэн үр дүн байх гэж боддог. Тэгээд манайх тэр хоёр өдрийн уралдаанд бүгдээр ингээд авсан. Дундын 4 2 өдрийн уралдаанд 8 байр. Тэрний одоо 6 дундын байр, 2 нь жинхэнэ байр ингээд бүх байрыг авчгаад ингээд дэндүү бахархалтай гоё байсан. Тэгээ миний ард сууж байгаа залуучууд өнөөдөр дэлхийд одоо нэртэй ийм дугуйчид төрсэн байгаа нь бол манай төвлөрийн багш, Төмөр Баатарын багш, одоо Дорж багшийн маань тэр үйл хэрэг, онол, тэр сургалт, тэр одоо сэтгэл, хүнтэй харьцах хөдөлмөрийн одоо үр дүн гэж би ойлгож байна. За энэ онол сэтгэл зүйн бэлтгэл ярьдаг Дорж багш, за хүчний бэлтгэл, хатуужил, дэвчээр олох талаараа бол өөрөө одоо спортын мастер байсан Баатар багшийн хоёр маань бол Монголын дугуй спортыг Монгол улсад хөгжүүлэхэд энэ миний ард сууж байгаа залуучуудыг одоо дэлхийн хэмжээнд гаргахад бас суур хөрсийг тавьсан гэж бид ойлгож байна. '85-аас оноос Дорж багштай цуг ажиллаж багшаар Дорж багшийн удирдлагын дор олон улсын тэмцээн, төв дэлхий, Азийн аварга, Азийн наадмын тогтолцоонд оролцож амжилттай орцлоо. Түүнээс дурдах юм бол 1985 оны 50-ны олон өдрийн уралдаанд
манайх баг тамирчид амжилттай оролцож нэг хүрэл медаль хэд хэдэн дундын байртай ирж сайхан амжилттай орж байлаа. 1999 оны Дели энтхийн Дели хотод болсон Азийн авраг шалгаруулах тэмцээнд оролцож гавьяа тамирчин Үлзий орших олон улсын маачир Гамболд Мөнхбат нартай цуг явж хүрэл медаль авахд Дорж багшийн маань хүч хөдөлмөр итгэл зүтгэл энэ бүгд их нөлөөлж байсан. Дорж багш бол маш туршлагатай, зүтгэлтэй, зөвлөгөө өгөхтэй маш сайн мундаг тамирчтайгаа сайн ажилладаг хүн байсан. Мянган 1989 онд манайх хятадын баг тамирчтай Монголдон нөхөрсөг уулзалт тэмцээн явуулсан. За энэ уралдаанд бол манай баг тамирчид бүх зайтай төрүүлж ялалт байгуулсан. За үүний үр дүнд хятадын дугуйн холбоо манайхыг сарын бэлтгэл сургалт хийх урилга явуулж манай баг хятадын Гуанчжоумод очиж бэлтгэл хийгээд тэгээд бэлтгэлийн төгсгөлд нь хун галуу цомын олон улсын тэмцээн гэж бүр дэлхийд зарласан хятадууд өөрснөө зарлаад одоо ингээд манай хоёр улс бол том тэмцээн зохион байгуулсан. За энэ тэмцээнд бол манайх тэр хун галуу цомыг бол манайх төрүүлж авсаа. За ингээд энтгэхт очиж Азийн аврах шалгаруулах тэмцээнд орсон. За энэ уралдаанд бол тэмцээнд бол манай улс нэлээд одоо Азийн аврагад ороогүй нэлээд хэд тасарсан байсан. Энд очиход бол одоо маш айлууд бол маш их хүчтэй байсан. За хүчтэйний хөвгтөд зэрэг хятад өөрөө мундаг байсан. За энтхийг мундаг байсан. Япон, Солонгос, Казахстан гэдэг ингээд. Тэгээ энд бол манайх багаараа хүрэл медаль хүртсэн. За энд бол олон улсын хэмжээний мастер Мөнхбат, Хаянгирва, Гамболд, Үлзий орших. Энэ дөрөв одоо Үлзий орших бол нэгдүгээр спортын мастер цолтой очсон. За ингээд энд бол манайх хүрэл медаль аваад Үлзий орших бол олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. За энэ дээр Азийн конгресс дугуйн холбооны конгресс болсон. Энэ конгресс манайд бол урилга ирээгүйсэн. За гэтэл тэр тэмцээнд өөрснөө манайхыг одоо хүрэл медаль авчихтай зэрэг Азийн дугуйн холбоо бол конгресст орох урилга өгч бид нар одоо урилгагүй байсан тэнд урилга авч Азийн конгресст орж тэгээ бид бол одоо Азийн конгресст ер нь Европоос Азийн дугуй бол хоцорч явна. Олон хүнтэй ч гэсэн Европын амжилтаас бол бид хоцорч байна. Ингийн тулд хүүхэд залуучуудаа бэлдэж хүүхэд залуучуудын олон улсын тэмцээн Аздаа явуулах зүйтэй юм гэсэн саналыг тавьж дэмжигдсэн. Ийм ажлаар бид нэр одоо 89 оныг үдсэн. 1990 оны 100 Японы Уцумад анхудаа Аз ТВ-с одоо дэлхийн аврагад орох эрх авсны хувьд очсон. За Уцумад бол бид нарыг одоо явуулахад зардал төсөв бол нэлээд хүнд байсан үүнийг буян дэлгэр дарахтай ангийн нийгэмлэгийн төв зөвлөл манай зардлыг дааж тэгээд манай биеийн намрын байгууллага бол энэ тэмцээнд орох эрх өгч бид нэр тэгээд тэмцээнд орсон. За ингээд тэмцээнд ороход бол Мөнхбат, Гамболд, Хаянгирва, Төмөр очир энэ багаараа ороод манайх анх удаа дэлхийн аврагад
Аз төвийн дээд амжилтыг тогтоосон. Багийн 100 км-т 2 цаг 05:56 явж багийн дээд амжилтыг тогтоож шууган болсон. Миний ахыг Дашчинчин Төмөрбаатар гэдэг анх 1974 оноос дугуй спортоор хичээлж эхэлсэн байдгийг. Намжилт шитэнгийн дөрж гэж энэ дасгалжуулагч гар дээр. Тэгээд надад 1977 онд багшд маань шавааруулж анхныхаа авсыг заалгуулж илаа. Тэгээд 78 оны 5 сард тэр үед залгамжлах сэтгүүлийн нэрвч тэмцээн гэж яг хүүхдүүдийн нэг медаль зүйдэг тэмцээн. Тэрэнд анх төрүүлж анхныхаа дарыг алтан медалаар хэлүүлж байсан маа. Тэр маань багшийн маань гавьяа юм байна. Тэгээд 79 онд Улаанбаатар хотын спорт Монголын бүх хатны спартакад. Тэгээд Улаанбаатар хотын спартакад өсвөрүүд насныхан донд ганцхан багийн уралдаан хийнэ гэдэг. Бус зай байхгүй гэдэг. Насан туршид болохоор 3 зайтай. Тэгээд тэр хүүхэд байх үе шүү дээ. Нөгөөдөл нь би тэдний годод 1 жил уралдсан байх юм аа бас. Тэгээ 3-т орж исэн 79 онд спартакадаар. Тэгээд тэр чинь улсын ард гэж явуулаагүй. Тэгжээсэ. За тэгээд тэр 79 онд залуучуудын шигшээ баг гэж нэр дэвшээд залуучуудын шигшээ багт нэр дэвшгээд дасгалжуулагч дөржийн 3 хүүхэд Мөнхбат 4 биш Мөнхбат Мөнгөө Баттүр одоо нөгөө алдарт уяас болсон нөгөө шаргын эзэн Эрдэнэчүлүү цаах дугуйгаар эхэлж ирсэн байхгүй. Бидний тэгж залуучуудын шигшээд орж ирсэн. 80 онд анх Азаар ордог. Энтхэг рүү явж байгаа. Тэгсэн чинь хилээр гарахад вайцаа өргөлөөр орсон чинь надад та хүлээж хэлээ. Хүлээгээд өгсөн манайхны бүгдийг навч надад хүлээгээд өгсөн би дараа дахиад гэсэн чинь. Танаас гэл ингээд пассвортоо нь хаснаа. Танаа өөх юм бэ гэж. Даш чамс гэлээ. Даг юу даш юм өгөх нь. Даш. За тэгвэл танаа өөх даг гэж байна. Гүн би наа пассвортоос өчнөө гарч ирсэн шээ тэр хамаа байхгүй. Таны гаргах бай. Анх удаа Азаар гэдэг. Чиний жил хэлсэн анх удаа Азаар гэдэг чи яатсан бэ гэж нөгөө бодогдтал. Тэгэхэд манай гадаад харилцааны хэлтсэн цэнд очир байстаа надад лев барах нэг сайхан ч хүн байсан. Сайхан төлөөд. За миний хөө цаалт. Ахын гадаад явдаа ямар очиж одмаар астгүй заавалч явуулна гэ. Заал гэ. Тэгэхэд сингапур тэндээс шууд гадаад явдлын явд очивол алтан бичиг бол маргааш надад өөрөө хав ингээл гаргаж ичвлээ. Тэгээд багштайгаа цуг анх удаа Азаар очиж уралдаж хөрөл медаль авчлаа. Анхны Азаар. Энэ бол Азаарга анхны хөрөл медаль шүү. Монголын Азийн тоглолтын хөрөл медалийг 74 онд авсан. Азийн тоглолтын мөнгөн медалийг 82-нд авсан. Тэр үед чи манай багш чинь хөө юм. Өдрөөс ивент төлөөд 90 онд дэлхийн аврагч орж исэн Японд нэрээ. Тэгээ Японд дэлхийн аврагт багийн 100 км бид нар чинь Азийн дээд ямжилтыг эвдчихсэн шүү. Яа тэгээд 91 дэлхийн аврагт чинь явж илаа. Германд Штутгартт. За 92-нд Барселонод юмч явж илаа. 93 онд багш маань шигшээ угаасаа болоод чанслах ширээд. За тэгээд зах зээлчлээ тарангууталж автсан ногоон клуб байгуулад за хэдэн хүүхд аваад одоо тэрнийх нь нэг нь одоо Канадад даваад тагсаа оролцсон. Багшийнхаа мэд ихсаа оролцсон. Москвад олимп манай орчин үеийн спорт хөгжүүлэлт асар хоёр нэмэр орсон гэж би хоёрдоо боддог байна. Шалтгаан юу гэхээр Америк 80 онд гатгацсан. Тэгэн гутал чинь 79 онд бүх социалист орнуудаа энгийн төвөрлөд осмон зардлын дагаад цуглуултанд гаргалаа. Тэгэд манайх чинь үндэсний шигшээ аваад дахиж 2 дугаар шигшээ байгуулад 12 хүн бүтэн жил Оросоор явж уралдаад.
оролцож ирсэн. Тэгээ тэр үед чинь бас нэг спортын юм болохоор бас нэг алдар гэж нэрээ шигшээ гэж нэрэл. Тэгэл алдар бие даж олимпиад орно гэж нэг юм бодоод идэвсэн. За тэгэл уралдлаа. За Төмөр Баатар, Мөнхбат, Соронзон төс, Батмөх. За тэгээд миний хүү дуучин болж байгаа. Тэгээд миний ахын хүү дуучин болж байгаа. Тэгээ хамгийн сүүлд миний том эгчийн хүү дуучин болж байгаа. Дандаа энэ хүнээ гараад дамжицсан. Одоо тэгээд энэ хүнээ гараад дамжицсан. Хоёр нь сонгойхон дүүргийн дууган тасгалжуулагч хийгээд за энэ жил тэтгэвртэй гарлаа. Одоо миний ахын хүүхд төгөлдөр одоо яг энэ хүний гарыг дамжаад одоо алдар нийгэмлэгийн дасгалжуулагч. За Монголын нэрийг Монголын дуу хоолойны нэрийг гаргаж гаргасан миний гэж гаргаж авсан. 93 он гэхэд үндсэнтэй шигшээ бол тарсан. За тэгээд би 93 оноос хойш яасан гэхдээ зэрэг зүгээр гэрээрийн өөрийнхөө одоо тамирчдыг сонирхолтой баг тамирчтай бол бэлдсэн. За энд бол алдар нийгэмлэгийн дугуйн дасгалжуулагч хийж байгаа олон улсын хэмжээний мастер төгөлдрийг жоохон хөөхөд төгөлдрийг гэрээр авч үлтгэл хийлгсэн. Энэ тэр даваатгах гэдэг ярьж байсан олон улсын хэмжээний мастер Канадад байна. Энийг бас энэ хайдыг тэр бэлтгэл сургалт хийгээд энэс гадна яасан ихтэй зэрэг Эрдэнэ зам дугуйн клуб гэж дахин шинээр дугуйн клубыг шинжилж байгуулсан. За энэ нь ямар учиртай ихтэй зэрэг Эрдэнэ зам бол одоо тэр үед төрийн өмчт ганцхан үйлдвэрээс бус нь одоо ховчлагдаад ингээд Эрдэнэ зам бол төрийн өмчт үйлдвэр автозамын зам тавьдаг үйлдвэрийн газар байсан. Энд би үйлдвэрчний хороон дарга гэдэг ажил хийгээд ингээд тэр ажлаа хийнгүүтээ Эрдэнэ замд дугуйн клуб байгуулж энэ хүүхдүүдийг шинээр авч бас цаашийн баг бүрдүүлсэн. Эрдэнэ зам дугуйн клуб байгуулад тамирчтай амжилтад ахиж дөхөж одоо их аштайхан болж ирсэн ч гэлээ гэсэн Эрдэнэ зам дугуйн клуб бол улсын том тэмцээнүүдэд орох тийм эрх бол тухайн үедээ бас байгаагүй. Ийм учраас бид яасан ихтэй зэрэг дугуйныхаа бэлтгэл сургалтыг бол алдар нийгэмлэгийн заал талбайг ашиглаж бэлтгэл сургалт хийжээс учраас цаашдаа тэр үед бол алдар нийгэмлэг маань дугуйн баг тамирчид байгаагүй. Ингээд бид нар бол алдар нийгэмлэгийн баг тамирчид болсон. За ингээд алдар нийгэмлэгийн баг тамирчид болоод одоо өөрөөр хэлбэл Эрдэнэ зам дугуйн клуб маань бүгдээрээ одоо алдар нийгэмлэгийн баг тамирчид болсон. Одоо эрх аваа гишүүн болоод одоо хүртэл одоо алдар нийгэмлэгийн баг тамирчид бол одоо манай Эрдэнэ замын баг тамирчид залгамжлаад одоо ингээд сайхан амжилт үзүүлж байгаа юм учиртай. 16 онд бол би өөрийнхөө отхон шав төгөлдөрт алдар нийгэмлэгийн дасгалжуулагч ажлыг одоо залгамжлуулан өгч өөрөө зөвлөх хэмжээнд одоо хүртэл ажиллаж байна. За энэ дээр бас нэг сонирхолтой юм хэлвэл бид 2016 онд бол манай баг тамирчид алдрын тамирчид гэсэн үг шүү дээ. Одоо бол одоо Эрдэнэ замаас алдарт ирсэн алдрын баг тамирчид болоод албан ёсны баг тамирчид болсон. Ингээд манай баг тамирчид бол гайхамшигтай амжилт гаргасан. Тоогийг хэлвэл бид нэр энэ 2016 онд 130 медаль 21 цом хүртсэн юм. За энэ үний 76 нь алтан медаль, 36 нь мөнгөн медаль, 18 хүрэл медаль ингэж авч ер нь байгаагүй гоё одоо амжилтыг шинчлэн тогтоосон одоо ийм түүхээр би өөрийнхөө одоо энэ сургалт дасгалжуулалтын ажлыг албан ёсны дасгалжуулагч ажиллан өөрийнхөө отхон шав төгөлдөрт залгамжилж өгөөд одоо хүртэл өнөөдрийг хүртэл би өөрийнхөө одоо шав нарт зөвлөх дасгалжуулагчаар сургалт дасгалжуулалтыг зөвлөж уралдаан тэмцээнд норох асуудал дүн мөнгөний авч хэлэлцэж
ингэж ажиллаж амьдарч байна. За багштайгаа би анх 2003 оноос багштай шаварж эхэлсэн. За би бол өмнө нь бол Пошийн дугуйн клубт хичээлж агаад Монголд бол яг дор жогшийнхаа удирдлагын дээр 2003 оноос хойш бэлтгэл сургууль хийж эхэлсэн байгаа. Тэгээд багш маань өмнө нь бол манай авга ах нарыг бүгднгийн ингэж бэлтгэл сургууль хийжсэн. Бэлтгэл сургууль бэлдэжсэн ийм багш. Тэгээд ер нь бол багшаагаа сонгосон гол шалтгаан маань юу гэхээр бидний бас ах нарыг маань урд нь бэлтгэл сургуульд хийлгэжсэн яаж ажиллах мэдчихсэн учраас ер нь бол багш маань надтай ажиллахад их төхөн байсан болов уу гэж бодож байна. Би тэгээд багштайгаа ажилласнаар ер нь маш богино хугацаанд ер нь бэлтгэл сургуулийг авч ер нь олон улсын төвшин зөвлөх хүрсэн гэж өөрийгөө боддог. Багштайгаа би нийтдээ 2016 он хүртэл одоо хүртэл ажиллаж байна л да. 2003 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа. Ер нь бол багш маань яг 2016 оноос хойш бол яг аль бие усаар дугуйн дасгалжуулагчийн ажлыг надад хүлээлгэж өгсөн байгаа. За алдар спорт хорооноос анх 2004 оноос гараагаа эхэлсэн. За 2004 оноос хойш бол одоо үндсэндээ нийтдээ 18 жил энэ байгууллагатай холбогдсон байна. За манай олон улсын хэмжээний мастер Солонгоо маань бол 2010 оноос хойш бэлтгэл сургуульд манай дор жогшуулан миний удирдлаганд одоо хүртэл хийж байгаа. Ийм тамирчин сая 2022 онд бол Аз ТV авах шалралт тэмцээнээс хүрэлэн медаль хүртсэн ийм тамирчин байна. За манай олон улсын хэмжээний мастер Жамбал Жамц бол алдар спорт хороонд бол 2015 оноос хойш миний удирдлаганд одоо бэлтгэл сургалт хийгээд одоо хүртэл явж байна. За энэ тамирчны хувьд маань одоо Аз авах шалралт тэмцээнээс мөнгө хүрэлэн медалийг хүртсэн. Мөн одоо Аз ТV-с бол чансаагаараа 2 дэрэмбэлэгдэж байгаа ийм тамирчин байна. Тэгээд олон удаагийн гран-при тэмцээний авраг ийм тамирчин байна. За Монголтой бол номер 1 одоо чансаагаараа тэргүүлж байгаа тамирчин байна. За манай олон улс хэмжээний мастер Тэгш 2 2016 оны залуучуудын дэлхийн аврах шалралт тэмцээнээс алтан медаль хүртсэн ийм залуу тамирчин залуу. За энд залуу маань бол яг 2016 оноос хойш бол яг манай алдар спорт хороонд бол харьяалагтаад миний удирдлаганд ордог ингээ бэлтгэл сургалтаа хийгээ явж байгаа ийм залуучууд байна. За мөн манай Тэгш 2-ын хувьд бол яг одоо хан тойргийн уралдаан буюу трек уралдаанаар бол мэргэжсэн ийм тамирчин. Энэ тамирчин маань бол энэ төрлөөсөө бол дэлхийн авраг Аз ТV-с бол мөнгө хүрэл медаль хүртсэн ийм залуу тамирчид байгаа. Тэгээд $62 жил одоо дугуй спортоор сурал дасгалжуулалт удирдах ажилласны үр дүнд спортын мастер 47. Энэ 47-оос олон улсын хэмжээний мастер 16-г одоо болгосон. За бусад 1, 2, 3 дугаар зэрэгтэй тамирчид бол нэг 300 гаруй тамирчид зүүн дүнгээрээ бол нэг юм тамирчид бий болгосон. За харин одоо энд бол би өөрийнхөө шавнарт биоритмийн шинжилгээ ухааныг сургал дасгалжуулалтанд нэвтрүүлэх талаар зөвлөгөө өгсөний үр дүнд манай одоо шав төгөлдөр бол энэ шинжилгээ ухааныг өөрийнхөө сургалтанд их одоо нарийн төгс төгөлдөр болгож хэрэгжилж байгаа нь бол бидний одоо хамтын ажиллагааны үр дүн гэж боддог. Би шавнартаа өгсөө өгөөж гэж бодож байгаа. За энэ хугацаанд миний шавнараас 3 одоо олон улсын хэмжээний мастер бол Монголын нэртэй дасгалжуулагчид болсон. За энд бол одоо тэр Канадад ажиллаж байгаа даваа тогтох одоо энэ Улаанбаатар хотын шилдэг дасгалжуулагч болсон Монхбат одоо алдрын дасгалжуулагч хийж байгаа одоо Ахмад болж байгаа баха ахлах төслөгч төгөлдөр энэ хэд бол одоо үндсэндээ дуугын шилдэг дасгалжуулагчаар ажиллаж байна.
За тэрний дараагийн одоо залгамжилж байгаа ажиллаж байгаа нь бол Сүхбаатар аймгийн Төмөр Гоёг гэж залуу дасгалжуулагч байгаа. Ийм дасгалжуулагчд бол одоо миний сургал дасгалжуулалтын арга барил тооцоо судалгаа энэмийг бол өөрсдийнхээ гарын авлага болгож ажилладаг. Ийм л одоо үр дүнтэй явж байна. Ачтөрийнхөө далбаг алдар нэтэгэн мөргүүд алаг сайхан нүдэнтэй баярын олимстай зогсон та бидний хлийг алдавид дэмэрсний алал хэмтхэн одоогүй та бидний хлийг алдавид дэмэрсний алал хэмтхэн одоогүй тэнгистэй наран мандуулсан эцэргийн эзэдмэн олон авийн хүүгүүдийн одон болж гэлсардаа та бидний хлийг алдавид дэмэрсний алал хэмтхэн одоогүй та бидний хлийг алдавид дэмэрсний алал хэмтхэн одоогүй ятхын хүслэр чигүүрсэн ярвалтрын шухамэн чамайг түрүүлсэн ардынхаа нандин сэтгэд мөнхрөөн та бидний хлийг алдавид дэмэрсний алал хэмтхэн одоогүй та бидний хлийг алдавид дэмэрсний алал хэмтхэн одоогүй та бидний хлийг алдавид дэмэрсний алал хэмтхэн одоогүй та бидний хлийг алдавид миний найзууд дугуйн спорт аргуудтай нэрээ чимгөө дундартал зүтгэсэн одоо юм гавьяатай хөө энэ одоо миний мэддэг чаддагсан бодоодоо тэр та юу гэдэг вэ нэг гавьяатад ирнэ тундаарсан хүнтэй тэр хөдөлгөөд нэг гомдлог вэ гэж би боддгийг. Тэгээд багштай эрүүлэнх аз жаргал сайн сайхан бүхний хөсөө өрөө дашин дэлгэхэд болвол Дорж багш Баатар багш хоёр маань болвол аль эрт Монгол улсын гавьяат дасгалжуулагчид болох ёстой ийм хөдөлмөртэй үр дүнтэй ийм хүмүүс гэдгийг энд тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Энэ ташрамд бол багштай бас талархлаа илэрхийлмээр байна. Өдийг хүртэл одоо ингэж тусалж дэмжиж явдаг, ингэж зөвлөгөө өгж одоо бол миний зөвлөх багшаар явдаг. Алдаа оноо бүх юмаа бол багштайгаа ингэж ярьдаг, ингэж зөвлөдөг байгаа. Тэгээд бас энэ өндөр амжилтыг гаргахад бол яалчгүй багшийн маань бас нөмөр нөрлөг байсан. Тэгээд энэ ташрамд бас багштай бас маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлээ да. Багштай бол бид нар одоо маш их баярлдаг, урт наслаж, удаан жаргаж одоо гавьяат дасгалжуулагч болоосэй гэж одоо сэтгэл зүрхнээс одоо хүсэж байна. Багштай бол дандаа баярлаж явдаг шүү. Танд одоо сэтгэлийн их тэнхээ энд чинь одоо тамирчид бид их талархалтай хүндэтгэлтэй байдаг шүү гэж одоо багштай тэмдэглэл хэлэхэд одоо таатай байна. Тэгээ багш маань цаашдаж дугуй спортод өнтэй хөв нэмэр оруулж нөлөө нь хэвээр байхад би итгэж байна. Ингээд Дорж багштай урт удаан насалж эрүүл нэг аз жаргалтай сайхан амьдрах
хүсэн өрөөж байна. Дорж багшийн хувьд бол төрөөсийн шавныхаа хэмжээгээр бол өнөөдөр Монголдо нэлээд өндөр зэрэглэлийн дасгалжуулагч гэж боддог. Энэ хүнд бий бол Монгол улсын гавьяатыг бол айл эрт өгчих ёстой хүн гэж боддог. Өнөөдөр насны эцэс 80 хүрэх гэж байгаа. Энэ хүнд би өөрийнхөө бодлоор бол Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Монгол улсын ардын багшийн зэрэгтэй ийм хүн гэж би боддог. Олон шав төрүүлснээрээ. За би одоо багшаагаа одоо нэрээ үүндээ магтах үг олдохгүй байна. Энэ хүн өнөөдөр өөрийнхөө нэрэмжтэй энэ тэмцээнийг ямар өндөр төвшин зохион байгуулвэ гэдгийг манай бүх дугуйчид хэлж байгаа. Энэ бол энэ хүний өөрөө их нь дугуун чин сэтгэлээсээ зүтгэдэг өөрийн гэсэн одоо дугуйнд амьдралаа зориулсан энэ хүсэл эрмэлзлийн хүртэл өнөөдрийн зохион байгуулж байгаа тэмцээн дээр би харагдаж байна. Энэ дорж багшаагаа би урт удаан насалж Монгол улсын бүр ардын багш болоосоо гэж өрөөх байна. Миний хүсэл ийм байна. Багшаагаа дуурайгаад нэг клуб байгуулаа. Энтэй чинь зориг клуб. Тэн дээр багштайгаа цуг хамтарч ажилласан. Багшаасаа юм заалгаад тэд хэд өгдөд багштай харьцуулаад. Шав нь болоод дасгалжуулагч за бас шав нь болоод за өнөөдрийг хүрээд нэг иймэрхүү юм цуглуулжтэй шав нь. Ингэж өгсөндөө багштай их баярлж өгдөг шүү. Урт насад удаан жаргаарай. Дугуйсварт мандугаа ураа багшаа. За ингээд миний дугуй спортод хөдөлмөрлсөн он жилүүдийг дурдтгал болгож ингэж одоо сан сэтгэлийн маань хүлээж авчгаад баяртай байна. Энэний хажуугаар юуг тодтогч хэлэх вэхээр 1990 онд дэлхийн олон улсын нүүбийн хурлаар 90 оны олон улсын нүүбийн хурлаар дэлхийн эрдэмтдийн бүтээлийг авч хэлэлцсэн. Энэ бүтээлд бол хүн төрөлхтний ахуй амьдралд хамгийн одоо ач холбогдлоо өгсөн шинжлэх ухааны ямар бүтээл вэ гэдгийг авч хэлэлцсэнд энэ дээр бол эрдэмтэд санал нэгтэйгээр нүүбийн 9-р ансамбль дээр ундаг дугуй гэж ингэж зарласан юм. Тэгэд энэ ундаг дугуйн 1-р яах вэхээр хүн төрөлхтний нэг хаалганаас нөгөө хаалганд хүртэл одоо үйлчлж чадах тийм тээврийн хэрэгсэл болж чадж байна. 2-р яах вэхээр хүний оюун ухааныг тайвшруулах, сэтгэх бодох, дүгнэлтийг одоо сайжруулах тархины үйл ажиллагаанд энэ терапин гэдэг гормон ганцхан ундаг дугуй унсан хүний тархинд ялгардаг. Энүүгээр одоо дэлхийн хүн төрөлхтөнд хамгийн хэрэгцээтэй гэдгээр энэ ундаг дугуй бол их үнэлгээ авсан юм байна лээ. Ингээд 90 оноос эхлээд дэлхийд дахинаараа одоо олон улсын төвшөнд ундаг дугуйг хөгжүүлэх, энийг эрчимжүүлэх талаар одоо урайлаг гаргасан. Энээс үүдэж олон улсын тэмцээн Азийн ялангуяа энэ Азад бол Аз твэд олон улсын асар их том тэмцээн Европынхан оролцдог ийм хүчтэй уралдаанууд дэлгэрсэн. За энэ уралдаанууд манай бидний хойч үе ирээдүй бид нартай уралдаж байсан Ахмад үе маань оролцож Монголынхаа дугуй спортыг өндөрт өргөж олон улсын давцанд гаргаж байгаа явдлад нийт одоо тамирчдаа баяр хүргэж ялангуяа одоо Ахмад үеийнхэндээ одоо бидний үеийнхэн гэдэг чи одоо Гандамор Баатар Хөрүдарж Жамбал Ёндондаш гэх мэтлэнгээр одоо бидний үе бол бас өвгөрч байна. Тэгээ эднэртэй бас энэ сайхан спорт хаялгүйгээр улам одоо залгамжилж эднэр хойч үедээ одоо зөвлөгөөгөө өгч байх үлзий өрөөлийг өргөе. Ингээд дугуйчдынхаа хамт олонд одоо баярлалаа. Энэ асуудал бол бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй ийм одоо тээврийн хэрэгсэл болдог ундаг дугуйтай дугуйгаараа явахыг уриалж байна. Хэмтхэн одоогүй та бидний төлийг алдаагүй Дэмэсний ялал хэмтхэн